Өдөр тутмын сэдв гэх радио FM-ийн шууд эфир явагдаж бугаар кино маань эхлэнэ. FM-ийн хөтлөгчийг Юнхо гэх ба мөн тэрээр Солонгосын алдартай мэдээний хөтлөгчөөр 5 жил ажилласан боловч ёс зүйн зөрчил гаргасан хэрэгээр ажилласаа халагдаж улмаар радио FM-ийн хөтлөгч болсон байв. Ингээд Юнхо шин татварын шинжилэл гэх сэдвэр хүмүүстэй холбогдсон сэтгэгдлүүдийг нь сонсож байв. Гэвч ихний холбогдсон Пак Нокю хэмээх нэг нэр цахилгааны төлбөр нь өндөр гарсан талаар засгийн газарт гомдол гаргаснаа ярьдаг. Энэ нь FM-ийн ярьж буй сэдвнээс шал өөр сэдв байсан тул шууд нэвтрүүлгийн баг утсыг таслан дараагийн хүнтэй холбогддог. Улмаар хоёр дахь хүнтэй холбогдсон ярилцаж байхад ихний холбогдсон хүн болох Пак Нокюгийн шугам тасраагүй байх бөгөөд тэрээр үгийг нь дуусгалгүй тасалсанд ихэд уурлан орилж эхлэнэ. Энэ үед FM-ийн баг шууд эфирийг хааж зар сурчилгаа явуулах ба Пак Нокюгийн нуцыг ахин шууд таслах гэсэн боловч болохгүй байв. Пак Нокю FM-ийн хөтлөгч Юнход хандана жугал ярих зүйл байна хэмээх бөгөөд тэрээр тоглоом хийдэг утас биш тул таслахгүй бол цагдаад мэдэгдэн хэмээн хэлнэ. Пак Нокю өөрт нь тесрэх бөмбөг байгаа ба ханголын гүүрийг дэлбэлэх гэж буйгаа хэлв. Юнхо үүнд огт итгэхгүй байх бөгөөд мөн ажлынхан цагийг дэмий үрж байгаа дуурлан түүнийг харааж мөн чаддаг юм бол дэлбэл хэмээн басамжлаа. Сурталчилгаа дуусч шууд эфирийн эхлэх цаг болсон байх тул Пак Нокюгийн холбогдсон утсыг дууг нь хааж орхиод шууд эфирээ эхлэв. Юнхо холбох шугамд алдаа гарч тасарсан тул сонсогчдоосоо хөлцөлөвчийг хэмээгээд мэдээгээ үргэлжлүүлэн уншиж эхлэнэ. Гэтэл маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдох бөгөөд Юнхо ихэд сандран цонхруугүй нь очиж харахад тэдний барилгын ойролцоох хам мөрөн дээрх барьсан гүүрэн дээр томоохон хэмжээний дэлбэрэлт болсон харагдав. Улмаар шууд эфирийг зогсоогоод Пак Нокюгийн холбогдсон шугамны утсыг авч сонсоход тэрээр ахиж холбогдох болно гэж хэлээд утсаа таслав. Хөтлөгчээр цагдаад мэдэгдэхээр залгасан боловч гинэд түүний толгойд нэг нь овжин санаа төрөх бөгөөд тэрээр FM-ийн багийнхандаа хандана цагдаад хинэнч мэдэгдэж болохгүй гэж хэлээд Пак Нокю олон нийтийн анхаарал татах зорилготой бидэнтэй холбогдсон учраас энэ үйл явдал нь бидэнд маш их хандлт авах боломж байж мэднэ хэмээн хэлдэг. Мөн тэрээр мэдээний хөтлөгч хийж байхдаа цуг ажиллаж байсан ахлах руугаа залгана болсон явдлыг хэлнэ. Солонгос даяар шүүгэж байсан мэдээ тул ахлах нь түүнд хандаж Пак Нокютай ярилцаж буй шууд нэвтрүүлгийг бэлтгэн хөргөцхийг их ба мөн түүний холбогдох утас болон саяны FM-ээр ярьж буй ярианы бичлэг зэргийг телевизийн байр руу явуул гэв. Юнхо нэг болцолтойгоор түүний талаарх мэдээллийг өгнө гэж хэлэх ба тэрхүү болцол нь өөрийг нь буцаагаад телевизийн мэдээний хөтлөгчөөр авах мөн Пак Нокютай ярилцах шууд мэдээг өөрөө хөтлөх болно гэж хэлэх бөгөөд бас FM-ийн байранд камера авчирж эндээс мэдээг дамжуулна гэж хэлдэг. Үүнийг сонссон ахлах нь саналыг нь хүлээж авахгүй гих бөгөөд мөн тэрээр эс бөгөөс өөр телевизтэй хамтран мэдээг бэлтгэн хүргэх болно гэж сүрдүүлснээр тохиролцож чаддаг. Ингээд Юнхо Пак Нокютай холбогдно шууд телевизийн мэдээгээр түүний яагаад ийм зүйл хийх болсныг нь дамжуулж өгнө гэх бөгөөд энэ нь олон хүнд хүрэх учраа Пак Нокюч мөн зөвшөөрнө. Ингээд хөтлөгч Юнхо шууд мэдээндээ бэлдэж эхлэх бөгөөд мөн түүний тохиролцсон мэдээний ахлагч нь багийнхнаа авч FM-ийн байран дээр нь камеруудаа сойрлуулж эхлэнэ. Улмаар шууд дамжуулалт эхлэх ба Юнхо яг ямар шалтгааны улмаас мапа гүүрийг дэлбэлсэн талаар асуултаа эхлэв. Пак Нокю түүнд хэлэхдээ 30 жилийн өмнө тэр гүүрийг барьсан гих бөгөөд тухайн үедээ баг цалингаар маш хүнд ажил хийж байсныг хэлнэ бухимдах ба хамгийн гол зүйл нь 2 жилийн өмнө тухайн гүүрэн дээр дахин засвар хийхээр болсон байх ба гадаадын улс орнуудын эрх баригчид гүүрээр дамжин өнгөрөх тул ажлыг маш яралтай дуусгах хэмээсэн байв. Иймд гүүрэн дээрх ажилчид $25 нэмэгдэл хөлс авч шөнийн цагаар ажиллаж байсан ба тухайн үед гүүрэн дээрх ажиллах нурсны улмаас 3 хүн гол руу унсан байв. Тухайн хүмүүс ус руу унахтаа амь өргөдөөгүй боловч цэрэг цагдаа болон онцгойгийнх нь дээд хэмжээний уулзалтаас болоод оройтож ирсэн тул тэд амиа алдсан гэв. Пак Нокютай цуг ажиллаж байгаад амь өргөцсөн тэдгээр хүмүүс бүгдээрээ засгийн газрын шаардлагаар шөнө ажиллаж байгаад өгсөн байхад нөхөн төлбөр өгөх нь битгий хэл уучлалж гуугаагүй нь ерөнхийлөгч болон засгийн газар
ард иргэдээ нохой мэд үзэдгийг илэрхийлж буй хэрэг юм хэмээн хэлээд ойлов. Хөтлөгчийн хоо түүнээс энэ бүхнээс болж гүүрийг дэлбэлсэн гэж юу хэмээн асуухад тэр би болоо совилд амьдардаг Пакнокио гэх ба улсынхаа төлөө нойр хоолгүй ажиллаж байсан биднийг нохооноос дорд үзсэн нь байж боломгүй хэрэг юм гэв. Ингээд тэр хөтлөгчөөс яг одоо ерөнхийлөгчтэй холбож үг хэмээн хэлэх бөгөөд мөн түүнийг олон түмний нүдэн дээр ил гарна амиа алдсан 3 иргэний гэр бүлээс уучлалт гуйхад л болно өөр хүсэх зүйл алга хэмээн хэлдэг. Юнгийн хоо хариуд нь энэ бол боломжгүй хүсэлт гэх бөгөөд ерөнхийлөгч манай нэвтрүүлэгт ирэхгүй байх гэж хэлв. Гэтэл Пакнокио эпемийн үеэр Мапа гүүрийг дэлбэлэн гэж хэлэхэд нь түүнийг басамжилж бас харааж байгаа Юнгийн хоогийн аудиог бичиж авсан байх бөгөөд шууд нэвтрүүлгээр түүнийгээ сонсгоно. Яг энэ үед мэдээний багийн ахлагч нь шууд нэвтрүүлгийн дүрсийг өөр камер руу шилжүүлв. Мөн тэрээр Юнгийн хоог шууд амжуулалтыг цаашид хөтлөхгүй гэх бөгөөд үүнийг сонссон Юнхоо ихэд уурлах ба энэ бол миний олсон мэдээ хэмээн ахлагчтайгаа маргалдаж эхлэв. Ингээд шууд нэвтрүүлгийг нэг нэмэгтэй хөтлөж байх ба Пакнокио түүнээс мөн л ерөнхийлөгчийг авч ир хэмээн шаардна. Хөтлөгч хариуд нь өмнө нь хэлсэнчлэн энэ бол боломжгүй юм гэхэд Пакнокио миний гарт тесрэг бөмбөгний удирдлага байна гэж хэлэхдээ зэрэгцэн хөтлөгч эмэгтэй чихэнд байсан яригч гэнэт дэлбэрэв. Улмаар шууд дамжуулалтыг Мапа гүүрэнд сурвалжлага руу шилжүүл. Гиснэр Пакнокиотой хийх шууд нэвтрүүлгийн ярилцлагыг үргэлжлүүлэхийн тулд Юнгийн хоо хөтлөхөөсөөр аргагүй төрнө. Тэрээр мэдээгээ дахин хөтлөх болоход нь арын албаны ажилчин түүний чихэнд яригч болон микийн суулгаж өгөв. Юнгийн хоо нэвтрүүлэг эхлэхээс өмнө гэмт хэрэгтэнтэй утсаар яриад яах гэж тухайн войсыг олон нийтэд сонсгосон талаар асуух ба улмаар тэд хоорондоо маргалдаж эхлэв. Гэтэл Пакнокио түүний чихэнд тесрэг бөмбөг суулгаснаа хэлдэг. Мөн түүнийг ширээнээс боссон тохиолдолд шууд дэлбэрэх ба бас хэн нэгэнд хэлэх юм бол дэлбэрэх аюултай сануулв. Юнгийн хоо ихэд сандран яг ямар шалтгааны улмаас болж надад дэмжүүл хийж байгаа юм бэ гэхэд нь Солонгосын алдартай мэдээний хөтлөгчөөр маш олон жил ажилласан чамайг танихгүй хүн бараг байхгүй учраас ерөнхийлөгчийг дуудаж уучлалт гуйлагад хамгийн том нөлөө үзүүлэх хүн учраас гэж хариулдаг. Мөн тэрээр яг одоо мэдээгээ эхэлгэж хэлээд хоёр дахь ихэж хэлэхгүй шүү хэмээн сануулв. Хөтлөгчийн хоо юу хийхээ үл мэдэн сандрах бөгөөд түүнээс хэсэг хугацааны дараа мэдээгээ хийж болох уу гэж асуув. Гэтэл Пакнокио Мапа гүүрийг дахин дэлбэлж орхив. Улмаар Мапа гүүрэнд ирэх мэдээний сурвалжлага дэлбэрэлтэнд өртсөн байхад бол шууд мэдээний дүрсийг Юнгийн хоо руу шууд шилжүүлв. Мэдээ хэлмэх залан хэдэгчээр ерөнхийлөгчийг 10 минутын дотор телевизийн байран дээр эргэж хэлэх бөгөөд мөн гүүрэн дээрх дэлбэрэлтийн улмаас голдон гатсан хүмүүсийг аврах гэж оролдох юм бол бүгдийг нь дэлбэлхээ мэдэгдэв. Гагцхүү ерөнхийлөгчийг тухайн мэдээгээр уучлалт гуйсан үед л дахин халдлага үйлдэхгүй гэх ба мөн өөрөө хэргийг хүлээн ил гарах болно гэж хэлв. Ингэснээр СЦН хөх хот дахь ерөнхийлөгчийн ордон руу залгаж хэвлэл мэдээллийн ажилтнтай нь холбогдов. Юнгийн хоо түүнээс алан хэдэгчийн тавьсан шаардлагыг мэдэж байгаа талаар мөн ерөнхийлөгч эпемийн байранд ирэх эсхийг нь асуухт нь ерөнхийлөгч очихгүй нь нууцын зэрэгтэй мэдээлэлд бол хэлэхгүй гэх бөгөөд юутайч засгийн газрын ордон нь энэ бүхний төлөө чадах бүхнийг хийнэ гэж хариулаад утсаа салгав. Яг энэ үеэр эпемийн байранд цагдаа нар орж ирэх бөгөөд Юнгийн хоог аль болох цаг хожиж алан хэдэгчийг сатааруулах зүйл ярихыг шаардав. Хөтлөгчийн хоо зааврын дагуу Мапа гүүрэн дээрх гарцгүй болсон иргэдийн бичлэгийг үзүүлэн тэнд болж буй үйл явдлыг тайлбарлана. Мөн тэдгээр хүмүүсийг өрөвдөхгүй байгаа эсхийг асууж түүнтэй яриа өдөв. Удалгүй 10 минутын хугацаа дуусахад Пакнокио бүх зүйл дууссан тэр ирсэнгүй гэх бөгөөд яг энэ үед эпемийн байрны гадна хамгаалалттай хар машинууд ирсэн гэж мэдээний баг хэлэх бөгөөд үүнийг нь хөтлөгч алан хэдэгчэд хэлж тайвшруулв. Гэтэл засгийн газраас явуулсан тухайн хүн нь цагдаагийн комиссар байх бөгөөд ингээд тухайн комиссар алан хэдэгч Пакнокиод шууд хэргийг хүлээвэл ялыг чинь хөнгөлөх болно гэх ба мөн чамайг удахгүй олох тул ийм зүйл хийж цаг хүрэх шаардлагагүй хэмээн хэлснээр түүнийг ихээр урлуулж орхино. Мөн тэрээр түүний зургийг олон нийтэд харуулах бөгөөд засгийн газар хизээж иймэрхүү адгийг алан хэдэгчтэй тохиролцохгүй гэх ба
Мөн Пакнокюгийн ганц хүүтэй болохыг зарлаад түүний зургийг ч мөн харуулах болно шүү гэж сүрдүүлдэг. Хөтлөгч Юм Янхва комиссарын чихэнд тэслэгч суулгасныг мэдж байсан тул заасан дээр бичин түүнд сэрэмжлүүлэх гэсэн боловч бөмбөгийг тесэлснээр цагдаагийн комиссар газар дээрээ насвар. Мэдээний дүрсийг өөр камер руу шилжүүлэх бөгөөд Пакнокюч мөн утсаа тасалсан байв. Юм Янхва гүн зочролд орсон байх ба комиссарт бичиж өгсөн тесрэх бөмбөгтэй гих бичгийг цагдаагийн ажилтнанд харуулсан боловч гэвч тэрээр тесрэх бөмбөгийг салгаж чадахгүй байдаг. Пакнокюгийн байршлыг олж тогтооход 5 минутын хугацаа шаардлагатай байсан тул мэдээг дахин дамжуулахаар болов. Мэдээний ахлагч нь тухайн шууд дамжуулалтын үзэлтийг 70%-аас дээш гаргаж чадвал захирал болохоор тохиролцсон байх тул мэдээний үзэлтийг нэмэхийн тулд юу ч хийхэд бэлэн байх бөгөөд Юм Янхвад хандна Пакнокюгийн уурыг өргөх зүйлс асуух хэрэгтэй гэх бөгөөд мөн гүүрэн дээр хүмүүсийг дэлбэлэх юм бол бидний үзэлт бүр ихсэх учир чи бид хоёр хүссэн албан тушаал дээр очиж болох юм гэж хэлв. Ийхүү мэдээ эхэлж алан гэдэгчтэй дахин холбогдов. Юм Янхва гүүрэн дээр хүмүүсийг өхүүлэхийг огтхонч хүсэхгүй байсан тул ахлагчийнхаа бэлдсэн асуултыг уншилгүйгээр Пакнокюг барихыг илүүд үзв. Ингээд тэр түүнд ерөнхийлөгч ирсэн байгаа хэмээн худал хэлэх бөгөөд гагцхүү түүнтэй биечлэн уулзах болно гэсэн учраас студ дээр хүрээд иргэх ба энэ түүнийг ахиж халдлах хийхгүй гэх баталгаа болох болно гэж хэлв. Гэтэл алан хэдэгч Пакнокю түүнд огтхонч итгэхгүй байгаагаа хэлэх бөгөөд мөн түүнийг бусад улс төрчийн адил хууль бус үйлдэл хийж хэл ахуйл авч байгаа гэх баримт надад байна гэж хэлнэ. Удалгүй түүн лүү KT-ийн гих мэдээний хөтлөгч шууд залган холбогдох бөгөөд алан хэдэгч таны талаарх эдгээр хууль бус баримт бичгүүдийн үнэн эсхийг шалгаж өг хэмээн сүрдүүлсэн учраас холбогдож байгаа. Мөн нотлох баримтан дээр тулгуурлан хитгэн асуулт асуух болно хэмээн хэлв. Юм Янхва тухайн мэдээллүүдийг хэн өгснийг хэлэхгүй бол огтхонч асуултанд хариулахгүй гэж хэлэхэд мэдээний ахлагч нь хажуунаас нь би өгсөн хэмээн хэлв. Үүнийг сонссон Юм Янхвад араасаа хутга зоолгож буй мэт санагдах учир ихэд бухимдав. Улмаар ахлагчин түүнийг бэлтгэж өгсөн асуултыг уншихгүй бол Пакнокю биш харин чийдвэрүүлж шоронд орох болно гэж сүрдүүлнэ. Улмаар KT-ээс сэтгүүлж үргэлжлүүлэн асуусаар байх бөгөөд мөн түүнийг өөр хүний мэдээ хулгайлж бэлтгэн хүргэсэн түүнчлэн ихээхэн хэмжээний хахуул авсан бас мапа гүрийг дэлбэрэх үед шууд цагдаад мэддэггүй зэрэг үйлдэлүүд нь таныг гимбуруутай гэдгийг шууд илэрхийлж байна гэв. Яг энэ үед Юм Янхвагийн чихвчэнд хандлт авахын тулд яхаас ч буцахгүй ахлагчийнх нь хоолой дуулдав. Тэрээр хэлэхдээ мэдээний үзэл 78% хүрлээ гэж хэлээд дүнлүү нэмсэглэнэ. Бас өмнө нь ярьсан тохиролцоогоо мартаарай гэд студиэс гараад явж орхив. Мэдээний хөтлөгчийн ажилдаа иргэн орж мөн алан хэдэгчийг барьж бусдад туслах зорилготой уг мэдээг эхлүүлсэн Юм Янхва эцэст нь өөрөө барьцаалагдсан байхын хажуугаар хүндгэмд хэрэгтэн болж хувирв. Ингээд тэрээр яах учраа олж ядна байхад цагдаагийн ажилтнаас ерөнхийлөгч ирж яваа гэх мессеж түүний утсанд ирэв. Тухайн мессежийг камерын өмнө барьж алан хэдэгчд үзүүлснээр багханч гэсэн хугацаа хожиж чадна. Ерөнхийлөгч ирэх хүртэл гүүрэн дээр ХСНЦ-ийн сурвалжлага руу дүрсийг шилжүүлэх бөгөөд тухайн сурвалжлагч нь нөхцөл байдал тунханд байгааг хэлэх ба мөн гүүр цаг өнгөрөх тутамд азааж байна гэд Пакнокюгаас гүүрэн дээрх хүүхэд болон эмэгтэйчүүдийг ядаж авраач хэмээн гуйх бөгөөд харин би үлдээ гэв. Алан хэдэгч Пакнокю хэсэг чимээгүй байснаа хүүхэд болон эмэгтэйчүүдийг аврахыг зөвшөөрөх бөгөөд аврах ажиллагаа яг эхлэх үед гүүр нурж тухайн хүмүүс бүгдээрээ амиа алдна. Гашуудан байх хөтлөгч Янхва цагдаагаас залгана. Алан хэдэгч мапа гүүртэй ойролцоо нэгэн газарт Чингэлхэн дотор байгааг олж тогтооно баримтлах ажиллагаа эхэлснийг хэлнэ. Гэтэл түүний барилга Чингэлхэн СНС телевизийн барилга газрын яг хажууханд баригдаж буй барилгын доод давхарт байх ба Пакнокю баримтлах ажиллагаа эхэлснийг мэдээд тухайн барилгын суур багнуудыг дэлбэлснээс болж барилга хазааж СНС-ийн барилгыг налан зогсов. Улмаар ИПМ-ийн өрөөндөх бүхэл хүмүүс гарч цугтах ба Юм Янхва чихэндэх бөмбөг нь ширээн дээрээс босвол дэлбэрэх учир ганцаар сууж үлдэн. Ингээд тэрээр яхаа үл мэдэн сууж байхад
ална гэдэгч Пакноккио зүүн рүү залгах бөгөөд улмаар алан гэдэгч Пакноккио түүний чихэндх бөмбөг хурамч хэмээн хэлэх бөгөөд 5 минутын дотор гарахгүй бол би өөрөө очиж чамайг ална гэв. Үүнийг сонсоод тэрээр чихэндх микрофоноо авч хаяна. Шууд дамжуулалтын мэдээг очиж сонсвол Пакноккиогч нь 2 жилийн өмнө гүүрний ослоор нас барсан болохыг нь зарлаж байв. Хөтлөгч Юнхва хамаг амьдралыг нь сөөрүүлсэн тухайн алан гэдэгчийг алхаар шийдэх ба мөн түүнийг юм болохыг нь бусдад илчлэх зорилгоор камераа бичиж орхиод өөрөө нуугдаж түүнийг хүлээдэг. Ийхүү түүнийг ирэхэд тэд зодолдож эхлэх бөгөөд зодооны явцад алан гэдэгч сонхоор унахдаа цахилгааны утаснаас барин тогтсон байв. Юнхва түүнийг Пакноккиогийн хүү гэдгийг нь комиссарын авч ирсэн зургийг хараад мэдэх бөгөөд яагаад ийм зүйл хийснийг асуухад аавын минь хөдөлмөрийг өнгөйдүүлсэн хүмүүсээс уучлалт ойлгох зорилготой хэмээн хэлэх бөгөөд яг энэ үед мэргэн бууч түүнийг буутаж хоров. Юнхва түүнийг хэд явархыг хүссэн боловч хитрхи оройтсон байх ба иймд түүнээс болсон бүх зүйлд уучлал хэмээн хэлээд доош нь унгав. Мөн тэрээр цагдаагийн хамт үлдээсэн станцаар Юнхваг арсан даруйтаа устгах гэхийг сонсов. Түүнчлэн мэдээгээр ерөнхийлөгч ярилцлага өгч байх ба засгийн газар ална гэдэгчтэй хэлэлцээ хийхгүй бас бид түүнтэй тэмцэж ялж чадлаа хэмээх үгсүүд нь түүнд энэ нийгэм бүхэлдээ удал хурамгаар дүүрсэн мэт санагдана. Ийхүү тэр алан гэдэгчийн үлдээсэн тесрэг бөмбөгний удирдлагыг дарж барилгыг дэлбэлснээр киноманд өгсөн.